Үйлчилгээний нэмэгдлийг хэрхэн бүртгэх вэ? Хэрэв тухайн газар үйлчилгээний нэмэгдлийг үйлчлүүлэгчээс тусад нь нийт үнийн дүн дээр хувь тооцсон тооцоо хийдэг бол уг цэс нь таны үйл ажиллагааг илүү хөнгөвчлөх болно. Үүний тулд тохиргоо хэсгээр орж үндсэн тохиргооны кассын тохиргоо цонхоор үйлчилгээний нэмэгдлийг тохируулна. Хоёрдугаарт тооцоо бүр дээр уг тохируулсан хувиар үйлчилгээний нэмэгдлийг тооцоо хийгдэнэ. Гуравдугаарт энэ хат хуулийн дагуу танай байгууллага энэ хат суудахын төлөгч бол уг тооцоо бүрийн үйлчилгээний нэмэгдлийн дүн дээр энэ хатын нэмэгдсэн дүн тооцоологдно. Дөрөвдүгээрт кассны хаалтын баримтанд өмнөх кассын хаалтаас хойших нийт үйлчилгээний дүнг тооцоолон харуулна. Тавдугаарт мөн үг үйлчилгээний нэмэгдэлд нөөд тооцогдохыг анхаарна. Зургадугаарт дүн хэсэгт нийт хоол болон цагийн төлбөрийн дүнг харуулна. Нэмэх нь үйлчилгээний нэмэгдэл байна.